ингээд байгаад эзэмшүүлье. Бүр эзэмшүүлье гэсэн үзэл санааны өдөөс тогтоолын үзэл санаачилсан байсан. Гэтэл ажлын хэсэг дээрээс одоо тэрний манай өөрчлөлт иргэдэд сонголт толгож байна л да. Эсвэл та 5 толгой одоо 20% буюу өөрх нь ордох хувь буюу 1072% аав, эсвэл та сая төгрөгөө авах гэсэн. Ингэж одоо шийдэх юм бол үнэхээр одоо энэ бол шудраг бус шийдлээ. Энэ хоёр улс төрийн нам улс төрчид ер нь одоо их ярьдаг зүйл бол эх орныхон байгалийн баялагийг иргэддээ энэ тэнцүү шударгаар хувааж хишиг хөв хүртээнэ гэж олон жил амласан. Ярьж байгаа одоо ч гэсэн. Тэгсэн мөрдлөө яг ам ажлын зөрөөд ажил дээр хэрэг дээр болохоор зэрэг өлчж байна л да. Эсвэл та мөнгө ав, эсвэл та хуцаа ав. Хэрвээ ингэж шийдэх юм бол олон хүн тэр дундаа орлого багтаа олон хүн 5-7-оос насан туршдаа хуцаа өрсөж чадахгүй болох гэж. Өнөөдөр оюутан сурагчид сая төгрөгөө аваад сургалтандаа зарцуулчихсан. Тэгэхээр тэдэнд бол одоо сая төгрөг байхгүй учраас одоо 5-7 авч чадахгүй нь шүү дээ. Дээр нь одоо Ахмад настай иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг өгөхөөр одоо ингээд 53 дугаар тогтоолоор баталчихсан 330 тэрбум өгнө гэдэг. Тэр усуд одоо 5-7 авч чадахгүй. Сая төгрөг авчих учраас 5-7 өгөхгүй гэж байгаа байхгүй юу? $20,000 эцэг өгөхгүй гэж байгаа. Энэ л буруу юм аа. Энэ бол одоо хэрвээ ингэж шийдэгдэх юм бол 5-7-оос хэн ашиг хувирдах гэхлээр ерөөсөө хэдхэн аж ахуй нэгж мөнгөтэй одоо болцоотой хэдэн өнгөрт хоёртэй нөгөө орлого багтаа иргэд оюутан сурагчид настай улсууд болоод бусад өчнөө хүмүүс хүртэж чадахгүй. Яагаад гэвэл өнөөдөр одоо бас амьдралын байдал хүнд байна л да. Иргэдийн орлого бага байна. Инфляц өндөр байна. Бэлэн мөнгөний хэрэгцээ өндөр байна. Цагаан сар одоо болж байна. Хэрвээ өнөөдөр та сая төгрөгөө авах уу 5-7 хувьцаа авах юм бол хүн амын ихэнх хувь нь сая төгрөгөө авъя л гэж хэлэх байх гэж би бодож байна. Амьдралын нөхцөлд тийм байгаа учраас. Тэгэхээр зэрэг тэр усууд сая төгрөгөө аваад яг сарын дотор юм одоо өнөөдөр үед дуусчихсан цагаан сарын үед дуусчих тийм ээ. Тэгэхээр зэрэг дахиад эзэж 5-7-оос хувьцаа өртөж чадахгүй болж байгаа. Энэ бол одоо баян хоосны баян ядуугийн ялгааг нөгөө улам нэмсэн тийм ээ. Ашигтай улсууд мөнгөтэй болцоотой аж ахуй нэгжтэй хэдэн хүн 5-7-оос хойш хүртээд бараг аж ахуй нэгжтэй улсууд тэрнээс хүртэж чадахгүй бас 10% гэдэг чинь бас их мөнгө болно шүү дээ. 20-30 сая төгрөг болох гэж би тооцож байгаа. Тэрнийг авч чадахгүй. Чуулган тэгж яриадсан, Евэнд ч ингэж яриадсан. Гэхдээ одоо тэр төгрөг харна гэхэлэр тэр юм гээд нөө хувьцаа харна гэхэлэр энэ байна гээд нэг юм хоёр тийш харна. Евэнг хоёр тал болж байгаа байхгүй. Энийг л одоо ингэж л одоо шийдвүүлмээр гэл байгаа юм л да. Тэ. Ягаан цэнкэрд одоо хувьцааны тасалбар гэж одоо 90-ад оны ихэр тараасан тийм үү. Тэр бас маш үр дүнгүй одоо хөвч болсон. Гэдэг нийгэм дээр бүгдээр ярьдаг. 5-7-39 дугаар тогтоолыг ярьж явахдаа за тэрнийг л давтаж болохгүй шүү тийм ээ. Одоо яг хөхлөр зөв ерөөсөө энэ иргэддээ ингээд 10% 20% ингээд эзэмшүүлчихье. Тэгээд тэд нар зарж борлуулах эрхийг хаачи тодорхой хугацаанд 5-7 үйл ажиллагааны жигдрээд тодорхой хугацааны дараа одоо IPO-гээ хийгээд хөрөнгө мөнгө босоод үйл ажиллагаанд дэвшрээд үнд орохын цагт нь хугацааны үнд орохын цагт нь тодорхой хэдэн жилийн дараа иргэддээ зарж борлох эрхийг нээж өгөөд иргэд одоо өндөр ашиг олно гэж тооцож ярьчхаад одоо болохоор ягаан цэгэр залбараа араас л орлоо л да энэ чинь ягаан цэгэр залбарыг бас л ингээд иргэд уучраа олж болоогүй хайтан уучраа олсон хэдэн бизнес бодлоод авчихсан шүү дээ тийм ээ. Тэгээд одоо иргэдийн нэг эзэмших ёстой байсан үйлдвэр аж ахуйн газар дэргэднээс нь дэлгүүр орчоог нэг өдөр нэг бизнесмен бие хувьцааг нь авчихсан минийхээ сууж байсан шүү дээ. Одоо тэрнтэй адилхан 5-7-д ингээд энгийн улсууд нь орлоготой улсууд нь хоос үлдээд нөгөө бизнес хийдэг гэдэг хүмүүс нь хувьцааг нь эзэмшээд ингээл явах нь л дээ. Энийг л одоо яамаар одоо би тогтоолынхон төслийг буцаад татъя гэхлээр зэрэг одоогийн тогтоолын төсөл байж байгаа тэр хэлцэгтэй явчихна. Үр дүнгүй нэх үр дүнгүй. Тий. Бодвол одоо эцсийн хэлцүүлгээс өмнөөс дахиад одоо ирэх биш одоо энэ нийгэм ч одоо анхаарч байна. Олон нийт ч одоо санаа зовж байна. Их хурлын асуудал эргэж шархлах гэж бодож байна. 1.5 сая төгрөг олгоно гэж Монгол Ардын хувьсгалт намд хойд Монгол Ардын одоогийн нам Монгол Ардын нам ардчилсан нам болохоор Эрдэнэ хов гэдэг хувьцаа олгоно гэдэг. Ингээд тус-тустай хамлсан. Тэгээ хамтарсан засгийн газар байгуулад ингээд явсан. Хамтарсан засгийн газар үйл ажиллагаа явуулахдаа бол энэ хоёр амлалтын хоёулангийн биелүүлэхээр явсан баг тийм ээ. Тэгэхээр энэ шийдэл одоо таны өргөн барьсан юу бол хамтарсан засгийн үед бол төслөл өргөн барьж ирсэн. Тэгээ сүүлдээ ингээд нөхцөл байдал өөрчлөгдөд ирэхээр эсвэл ийм байдал бий болчихвоо энэ юу ямар учир шалтгаантайгаар ийм болчихвоо. Эсвэл одоо 1 сая төгрөг тарааж бэлнэр олгож одоо чадахгүй төрхлөөрэ эсвэл хувьцаатай холбоод байна уу? Тэгээ би одоо учрыг сайн ойлгохгүй байна. Уг нь одоо нэгэнт амлсан 1 сая төгрөгөө одоо бэлэн босоор өгнө.
Нөгөөх нь одоо ингээд одоо хувьцаагаа эзэмшүүлнэ гэж амлаж байгаа тэрнийг хэрэгжүүлэхээр тогтоож шийдвэр гаргасан мөртлөө одоо ингээд замаасаа буцаж байна л да. Сая төгрөгийн чинь бас одоо хүний хөгжлийн сангийн шугамар одоо хуулийн дагуу олгоно. Сая 500 мянга олгодоо явж байгаа, сая төгрөг бэлэн бусаар олгоно. Бэлэн бусаар олгохдоо тэр чинь 4 хэлбэрээр олгоно гэж хуульчилсан шүү дээ. Одоо оюутан сурагчдууд сургалтын төлбөртөө ашиглана, эрүүл мэнд нэгний даатгалтаа ашиглаж болно, гуравт нь орон сууцнтаа ашиглаж болно, дөрөвт нь эрүүл мэндийн үйлчлэгээнд өвчтөй бас одоо бид одоо зовлон тоглох өвчнөөс салахын тулд нэг төлбөртэй эмчилгээ хийлгэж болно гэж хэлж байгаа. Одоо бол тийм боломж гаргаж байхгүй болох нь л дээ. Энд чинь тэгэл эсвэл 5 толгой эсвэл одоо ингээд бэлэн мөнгө. Тэгээ бэлэн мөнгөийг болоход би бас хэлцээд байгаа юм. Энд чи одоо 2,700,000 хүний чи одоо хэдэн хүн бэлэн мөнгө хүсэх вэ? 30-40 хүн ядуу гэж байгаа тийм орлого багтаа гэж байгаа. Лав дээр усууд бэлэн мөнгө хүсэх байх. Дээр нь одоо энэ 5 толгой эзэж бүдээвэл өнөөдөр мөнгөний хэрэгцээ энэ үнийн хөрөгдөлтэй холбоотойгоор асар их болчиход байгаа. Энэ аврын одоо үнийн хөрөгдөлтэй холбоо. Тэр хүмүүс бүгдээр одоо талаас 60-70% ч гэдэг юм уу 2,700,000 хүн одоо 2 сая бид нар бэлнээр авах гэвэл 2 их 80 төгрөг ханас гарах. Гэтэл аж ахуй нэгжд тус суугаагүй 334 л ахмад настай улсад ирж юм бэрхшээр тус суусан. Аж ахуй нэгжүүд нь за энэ 5 толгой бүтээч өгөөч юу ер нь аваач өгөөч тэр их мөнгөөр авах аж ахуй нэгж бас цөөхөн байхгүй юу? Тийм ээ 30-40 сая төгрөг гаргаад одоо авчих өөрийнхөө ногдох хувийг авах боломжтой аж ахуй нэгж бас бага байгаа. Тэгээ нэрэлсэн сая төгрөгтөр чинь 30-40 сая төгрөг болох тооцоо байдгийн билээ нэг аж ахуй нэгж ногдох хувь. Тэгэхээр зөв ихэнх нь авахгүй 30 сая төгрөг авахгүй хэдхэн компани авна тэр мөнгө нь нөгөө 2 их 80-д хүрэхгүй 2 сая юм бэлнээр авах гэх юм бол инхлээр энд маш тооцоо судалгаа муутай үндэслэл муутай ийм шийдвэр гаргах хандлагаар бол явчихлаа л да. Энэ тэгээ одоо улс орны эдийн засаг одоо энэ хүнд байгаа, иргэдийн амжиргаа хүнд байгаа, үнийн хөрөл өндөр байгаа үед бол их л хүндрэлтэй л асуудал шийдэхэд ирнэ. Ахмад наснууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд за 1 сая төгрөгийг бол олгоно гэд 2012 оны улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөгийг суулгаачлаад өгсөн 34 тэрбум баг тийм ээ. Тэгэхээр нөгөө биднээс хамгийн их асууж байгаа одоо иргэдийн зүгээс асууж байгаа зүйл юу гэхээр тэр мөнгөө эзээх гээд байна гэдэг. Тэгээ засгийн газраас бол саяхан бас тийм одоо хэрэглэх газрын дарга бол бас мэдээлэлсэн байлээ. Их хурл энэ асуудлыг хэрвээ шийдэд ингээд өгчих бол одоо иргэдэд бол сая төгрөг одоо болцоо байгаа гэсэн. Тийм мэдээлэл хийсэн хүмүүс бол тийм ойлголтыг бол бас авсан байх гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр их хурлын гишүүний хувьд та зүгээр ямар байр суурь тавина? Одоо тэр хүмүүс 334 байгаа юм биш үү? 334 тэрбум төгрөг бол төртөө дэргүүд төсөвт бол суусан байх ёстой. Тэрнийг бол одоо ер нь цагаан сараас өмнө олох нь зүйтэй. Гагцхүү цаашид тийм ээ. Энэ одоо ийм маягаар явах юм бол нэгдүгээр бол төсөв дээр бол даад авшгүй том өндөр л орж ирнэ. 2 сая хүн одоо бэлнээр авах юм бол тийм ээ. Нөгөө аж ахуй нэгжээс нь тийм их мөнгө босооч үгүй ч үү. Нөгөө төгөөр ерөөсөө ингэж яг энэ зарчим нь буруу болчихлоо. Их орны баялагийг иргэддээ энэ тэнцүү шударгаар ховчилж одоо хувь шиг хүртэнэ гिचгээд орлого багтай улсууд нь ор хоосон үлдээд орлоготой улсууд нь одоо тодорхой хэмжээний аж ахуй нэгжтэй компаниудтай идэх улсууд нь 5 толгойг одоо хувирдаг. Ийм л юм руу явчихлаа л да. Тэр л одоо миний бодлоор хамгийн гол сэтгэл хэмжээлүүлж байна. Одоо энэ асуудлыг бол хөрчлөгээд хуулийн төсөл санаачлаад юм яхал хугацаа байхгүй болчих юм байна тийм. За ерөнхийдөө хүндрэлтэй л дээ одоо ингэж чуулган завсарлаж байна. Хавар 4 сарын 5 хүртэл одоо чуулган байхгүй. Чуулганы одоо энэ амрын чуулганы төгсгөлд цалин нэмэх асуудал бол бас орж ирлээ. Засгийн газраас ингээ 2 сарын 1-ээс бол нэмэгдүүлсэн байдлаар тооцоод болгохоор тийм ээ. Тэгэхээр анх бол зөвхөн 2012 оны улсын төсвийг батлахдаа 5 сараас 10 сараас нэмэхээр зориуд нөгөө инфляцаас сэргийлж инфляцаас айж удаа гэж баталсан. Гэтэл нөгөө чагсаал цуглаан болоод ингээд бас цалин нэмэхээс аргагүй гэдэг ороод ирлээ. Тэгэхээр энэ цалин нэмэл цагаан сарын өмнө угаасаа одооны инфляц нэлээд өндөр түвшинтэй байгаа үед цалин нэмчих юм бол инфляцийн түвшин бүр цаашаа ингээд яваад өгч гэсэн асуудлыг бол ардсан намаас л тавиад байгаа л да. Энэ асуудал маань одоо юу яаж шийдэгдэхээр байна ч ялгамаар тийм. За ерөнхийдөө бол одоо цалин нэмэх бол зайлшгүй шаардлагатай. Дэндүү оройд ч нэмж байна. Энэ чинь 3-4 жилийн хугацаанд одоо байхдаа яагаад эртхэн нэмж болоогүй юм бэ? Заавалчгүй сонгуулийн одоо 5 сард нэмдэг 6 сар саналаг үлддэг. Ер нь одоо манайхан бас нэг тийм одоо асуудал нэг дэндүү сонгуулийн өнцгөөс сонгуулийн үүднээс эрх ашигын үүднээс хандаад байна л та. Сонгуулиас хойш улс орныхоо эрх ашиг эдийн засаг одоо нарийн тоосч бодохгүйгээр тий. За яг нэмэх нь зүйтэй, нэмэх нь ёстой.
Гэтэ энийг бол арай эрт нэмэх байсан юм аа. Нодны уржнангаас заавал сонгуулийн урд өдөр 5 сарын 1-ээс 6 сард над саналаа өгөх гэж байгаа юм шиг тийм ээ. Тийм боловцоо байсан гэж үгэрсэн. Байлгүй яг хөө төсвүүд зөндөө боломж байсан. Бас их ер нь улсын төсвийн хангалттай мөнгөтэй болж байгаа шүү дээ. Төрүүл их аян болчихсон шүү дээ тий. Иргэддээ цалингийн нэмэх байгаад байсан юм. За нэмэхэд хоёр одоо асуудал би шүмжил таандаж байгаа. Нэгдүгээрт нь бол одоо аль эртнээс эхлээд юм сар сард 5% нэмээд 10 сарын хугацаанд 50% нэмчих хэрэгтэй байсан байхгүй доор хаяж. Ингэсэн бол инфляц өөрөгдөхгүй, эдийн засаг зочроо үүсгэхгүй, үр ашигтай нэмэлт болох байсан юм аа. Одоо ингээд нэмлээ 2 сарын 1-ээс нэмнэ гэж байгаа 5 сарын нэмнэ гэж зарлж баахан шавж байгаа ингээд инфляц зэрэг инфляц маш хүчтэй нөлөөлдөг. Яг инфляц зэрэг нэмэх сургаар нь зах дээр байгаа улсууд юмныхаа үнийг нэмчихдэг. Нэмэгдсэн цалингаа усуулсан тэр албан давхиж очингод үнэтэй ч юм уу нэг хамаад авчихдаг. Тэнгүүт нөгөө зах дээр хомсдол үүсдэг. Ингээд дахиад нөгөө юм нэмсэн хэлсэн болоод хөргөчдөг шүү дээ. Олон жилийн туршлага гэдэг нь биш үү? Тэр үүнийг нэг жоохон дуулан шуган багтаа зах зээлийн эдийн засгийн дуулан шуганаар л зочирч одоо өөрчлөж эмзэг байдаг шүү дээ мэдээлэл. Тэр тэгж шоудаж одоо сенсац төгдөж ингэж шоудлгүйгээр зүгээр одоо сардаа 5% нэмээд явчихсан байсан бол хичнээн хөнөөх боломж байсан. Энэ нэг алдаан дээр. За хоёр дахь нь болохоор зэрэг энэ төсвийг тэлж нэмж байгаа. Төсвүүдээр 160-70 тэрбум төгрөг нэмж ийж одоо энийг нэмж штэ. Тэр энэ бол одоо буруу юм аа. Төсвөө нэмэхгүй тийм төсвийн зардал нэмэгдэж байгаа юм. Төсвийн зардал нэмэгтэй зэрэг яадаг вэ? Одоо инфляц өргөддөг, ерөөсөө төрийн эдийн засгт оролцоо нэмэгдээд байгаа. Уул уурхай нөгөө нэг галланд өвчний шинжигч улам л газар авчих байхгүй юу? Аль болох бид төсвөө доктортой барих шаардлагатай. Нэгдүгээр. Тэгэхэд бол яг статус бүлээ төсвөө нэмэлгүйгээр тэртээ хангалттай том төсөв мөнгө илбүүгэн тэрнээсээ жоохон урсгал зарлаас хасч танаад ингээд нэмсэн бол эдийн засгт үзүүлэх нөлөө нөгөө үн хөрөгдөх нөлөө нь хамаарцсан байх байх байсан. За хоёрдугаарт яагаад би төсөвт нэмэхгүй төсөв тэлэлгүйгээр 170 хэдэн тэрбум нэмэлгүйгээр нэмэх хэрэгтэйсэн бүлээ зэрэг өнөөдөр дэлхийн эдийн засгийн байдал маш хүнд болчихлоо. Тийм үү. 2008 онд яг л юм байдал байсан шүү дээ. Сонгуулийн өмнө эдийн засгийн байдал хүндрээд ирсэн дэлхийд дахин хямрал нүүрдээд Америкээс хаваад нүүрдээд ирсэн сонгуулийн дараа бид яаж хүндрэл хямралтай золгоод улсын чинь манай Монголын төрийн дансан давдранд мөнгө байхгүй бүгдээрээ хамраараа одоо газар хатгаал одоо яадаг үлээ идэг үлээгээл юучгүй гадагшаа бадар гуйгаал олон улсын байгууллага гадны засгийн газраас мөнгө гол бадар гуйж байж гуйлах гуйжууд юм хямралыг давсан. Тэгээд тэрнээс хойш бүгдээр яд тохирсон шүү дээ их хурлаа бид нар чинь. За дахиад хямрал болоход тийм ээ ингэж л одоо хоосон байж болохгүй ш Монголд мөнгө орж ирж байгаа. Энэ мөнгнөөс нэг тодорхой хэмжээний мөнгөийг хямрал болоход төсвөө одоо нөхөх үүднээс тийм ээ хоримтлуулъя. Хямрал болохоор яд үхлээр зэрэг энэ Монголын баялагын үн унцдаг шүү дээ. Хятад энэ төршин төгөөд авахаа болчихдог. Европ хямрал болоход Европын орнууд Хятадаас авдаг бараагаа болчих нь. Тэнгүүд Хятадын үйлдвэрлэлөө зогсоод эхэлдэг. Тэнгүүд Монголоос түүхийд авахаа болчихдог л байхгүй юу? Үнээс болоод ноолоор арьс ширнээс бүх юм үнэндэг. Тэр одоо дахиад эдийн засгийн хямрал дэлхийд дахин дэлдчихэд Европ даяараа одоо маш хүнд байдалд орчиход байгаа. Тэрнийг мэдсээрөөж авдрандаа жоорондоо хэдэн төгрөг хоригдуулж өгдөг. Ингээд одоо тараагаад байдаг. Тэр зэрэг хямралыг одоо дөрөвч 2008 оны хямралаас Монголын төр засаг ямар ч сургамж авсангүй л дээ. Ийм богино хойн санамжтай ажиллаад байгаа юм. Инхлээч одоо улс орны хөгжлийг бид нар яаж хийх юм бэ? Олон жилийн ярихлаараа зэрэг 20-30 жилийн хөтөлбөр ярьдаг тийм үү? Хэрэгжүүлэхээр бол 2-3 сарын хугацаатай юм одоо хэрэгжүүлдэг. Энэ дээр л одоо нэг эмгэнэлтэй байд үүсчихэд байгаа юм л да. Одоо үнэхээр одоо яамаар энийг л одоо ингэж улс орныхоо ирээдүйг харсан. Ядаж одоо ирэх жил 2 жил нүүрлж магадгүй хямралтай одоо бэлтгэлтэй байх. Одоо нөө докторжуулалтын сан гэдэг нэг санд чинь тодорхой хэмжээний мөнгө гарч байгаа хэвээр тэр санд юу н одоо мөнгө байна уу? За яг энэ жил баталсан төсвийн тодорхой байдлын одоо төсвийн тодорхой байдлын сан тийм ээ өнгөрсөн жил 2 жилийн өмнө бид нар хуулийн баталсан. Тэр нь болигтой мөнгө ороогүй. Одон жил бараг мөнгө ороогүй. Энэ жил нэг зааны өсрээд 200 тэрбум төгрөг орох сураг байгаа. Тэр нь чухам орж байна уу юу одоо энэ цалин байлын энд нэмээд тоглож юу орох вэ тийм ээ. Тэр хэмдэлтэй шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо чинь дахиад орлого талдаа жоохон мөнгө төгтөгтаад байгаа. Дахиад нэмж бонд гаргах асуудал оруулж ирээд байгаа. Бонд гаргаал одоо тэгэл одоо ингээд зарлага нэмэгдүүлээд тоглож чинь зэрэг тэр доктортой байдлын санд бол олигтой мөнгө хоригдлогдож хямралыг авах боломжууд ер нь би туйлын хүмүүс байгаа л гэж бодож байна. Цаашдаа за яг хөө хямрал боллоо. Ер нь урт хугацаанд гэж бодоход Монгол улс тийм хэмжээний баялаг байгаа юм байна. Энерги экспортлох юм байна. Орлого орж ирэх юм байна. Урт хугацаанд бол ирээдүй сайхан байна гэж гадныхан ч ярьж байгаа бид нар ч өөрсдөө гэж ярьж байгаа. Мөнгө их хэмжээгээр орж ирэх тусам төсвийн зардал нэмэгдээ төсвүүд анхаагаад байдаг. Тэгэхээр нөгөө хувийн бизнесүүдэд шахаад төрийн оролцоо бизнест улам их л болох юм л дээ. Тэгэхээр энийг одоо яаж хязгаарлах хэрэгтэй юм бэ? Зүгээр ер нь 2013 оноос одоо хэрэгжиж эхлэх хэрэгтэй байгаа төсвийн одоо доктортой байдлын тухай ойлгох тийм ээ.
тэр хууль маань хэрэгжээд эхлүүл энэ одоо байдал энэ арай жоохон засаргуу. Таны хувьд юу гэж төсвийн тогтвортой байдлын хууль хэрэгжээд эхэлсэн баталчихсаар явж байгаа. Нэгдсэн төсвийн тухай хуулийг бид өнгөрсөн жил хэлцээд жил дамнаж одоо хэлцээд энэ жил баталсан л да. Гэтэ энд хууль бол 2013 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлэх юм дээрж эхлэхээр байгаа. За энэ шинэ хууль батлагдах юм бол нэг онцлог зүйл юу гэхээр зэрэг улсын их хурлаар улсын их хурлын гишүүд одоо энэ тойргийн хөрөнгө оруулалт орон нутгийн хөрөнгө оруулалт шийдэх болох юм. Ихэнхийн ерөн шат дараалтайгаар орон нутагт төсвийн эрх мэдлийг өгчих юм. Энийг том алхам болох юм байна. За улс орны одоо эдийн хөгжлөх юм бол үнэхээр одоо гэгээлэг байгаа. Энэ бол яхахгүй үнэн бүгдээр ярьж байгаа. Гэхдээ тэр гэгээлэг одоо хөгжилд хүрэхийн тулд тэр замд одоо очихын тулд зөв замаар явах хэрэгтэй шүү дээ. Зөв замаар явж очино. Буруу замаар явах өөр тийш явчихна. Тэхийн тулд одоо аль болох богино хугацааны одоо алдаагаа гаргахгүй одоо иймэрхүү одоо буруу зөрүү шийдвэрийг гаргахгүй байх юм бол тийм ээ бид нар гэгээлэг замдаа хорно. Түүнээс одоо алхам болгондоо алдаа гаргаад байгаа юм бол тэр нь төхөд хүндрэлтэй шүү дээ. Тэр замаар улмал урцаа толсоод сүл хажуугаар зүгээр явчих юм бол. За их баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажилд амжилт хүсье. Одоо чуулганы бас үйл ажиллагааны амжилт хүсэж байна. Тэгээд та тэр ярилцах цаг дууссан байна тий. За их баярлалаа. Хүмүүстээ өнөөдрийн нэвтрүүлэгт улсын хурлын гишүүн Яжлын Батцуур урьдчилж оролцлоо. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Бид бас цаг үеийн одоо иргэдийн бас сонирхож байгаа чухал асуудлуудыг хөндөж одоо ярилцлаа. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ дахин талархсан илэрхийлье. Дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай. Хүмүүст та бүхэнд оройн хүргэе хариуцлагатай нийгэмтэй зүйл яаж байна. Тийм